Санацгаана ховдгийн Жарлан сумын цэцэлтэй цогцлбор сургуулийн 11-р ангийн сурагч мөн судалгааны 1-р багийн гишүүн Ануудаар байна. Тэгээ манай багийн бүрэлдэхүүн гэх юм бол Намын Эрдэнэ Баярлалан болон Ануудаар миний би энэхүү судалгаан дээр төвлөрч ажилласан байгаа. Тэгээ бидний авч хэлсэн сэдв гэх юм бол бие тамирын заалан дах тоосон зэрэг хэмжээг бид нэр хөндөж авчирсан. Энэхүү асуудал нь гэх юм бол ер нь тоосон зэрэг нь хүний бие зүрх судас болон амьсгалын зааны эрхтний системийг өвчлөл үүсгэдэг. Ийм ч хүний биед хор нөлөөтэй учраас бид нэр энэхүү тоосон зэрэг сэдвийг авч үзсэн. За тэгээ судалгааны яагаад энэ орчин судалгаа хаана явуулсан бэ гэх юм бол бид нэр сургуулийн биеийн тамирын заалан дэх тоосон зэрэг хэмжээг авч үзсэн. Учир нь ингээд манай сургуулийн хувьд бол биеийн тамирын заалан нүгэл цагтай байдаг. Тэгээд цаг ихтэй байдаг учраас орчны цэвэрлэгээ хийгддэггүй. Тийм учраас бид нэр сургуулийн биеийн тамирын заалан тоосон зэрэг хэмжээг тоглохын өмнөх болон тоглож байх үед ялгаатай хэсгийг бид нэр тодорхойлохын тулд бид нэр туршилтаа эхлүүлсэн байгаа. За тэгээд туршилтын юуны дүн бид нэр таамагласан зүйл гэх юм бол заалан тоглож байх үед тоосон зэрэг хэмжээ агаар дэх PM тоосон зэрэг илүү их дийдэн гэж бид нэр авч хэлсэн. За тэгээд судалгааны арга зүйгээс дурдах юм бол бид эхлээд хот хөрөмжөө халаагаад тэгээд заалыг хоосон байх үед 10 минутын суур имжилт аваад тэгээд 59 үртийн бүрэлдэхүүнтэй биеийн тамирын хичээлийг 40 минутын хичээлийг бид оруулсан тоосон зэрэг хэмжээг авсан. За тэгээд үүнийхээ үр дүнгээс дурдах юм бол нөгөө судалгааны үр дүнгээс харахад нөгөө зааланд хичээл ороогүй байх үед тохирдуулагч хэмжигдээгүй бол хичээлийн 40 минутын хугацаанд PM2.5 буюу нарийн ширхттэй тоос болон PM10 бүдүүн ширхттэй тоосон зургийн хэмжээг хэлбэлтжсэн. Тэгээд PM2.5 тоосон зур нөгөө хамгийн ихтэй 13 микрограмм метр куб хүрсэн бол PM10 нь 11 микрограмм метр куб байсан. Тэгээд ер нь тоосон зур буюу нарийн ширхт тоосон зур нь нөгөө бүдүүн ширхт тоосон зураас их байсныг бид нэр графикаас бид нэр судалж үзсэн. За тэгээд өгүүлбэрийг манай хэлнэ. Тэмдэглэн намын Намын Эрдэнэ гэдэг 1-р ангийн гишүүн байна. Тэгээд дүгнэлт манай багийн судалгааныгаа таамаглаад маань судалгааны үр дүн таамаглал хоёр маань яг Батлагдсан. Тэгээд одоо хичээл орж явах үеийн тоосон зэрэг хэмжээ нь Монгол Улсын агаар чанарыг хилцэх хэмжээнээс даваагүй учраас энэ хүний биеийн тийм баттай байгаагүй. Тэгээд бага ангийн хүмүүсүүд биеийн тамирын хичээл авсан учраас хөдөлгөөн багассан. Бидний жагсаад асгал хийх гэх мэт. Тэгээд бид хэрвээ ангийн судалгаа хийсэн бол арай өөр үр дүн гарах байсан. Тэгээд дараагийн удаа туршилт хийхдээ миний хичээл заалан хэмжээ болж явах юм. Илүү уртаагаар хийх шаардлагатай. Тэгээ манай багийн хэлцүүлгийн хувьд ер нь орчныхоо цэвэр бохроос хамаарат тэгээд дээрэс нь бидний нөгөө цаг хугацаа тэгээд дээрэс нь орчны байдлаас хамаарат бидний ер нь судалгааны үр дүн өөр гарах магадлалтай. Тийм болохоор бид нэр энэ дээр илүү анхаарах гэсэн. Талхлын хувьд гэх юм бол агаарын чанарын боловсруулах хөтөлбөр хамт олон ингээд ментор багш нар маань тэгээд гинхэн гишүүд, бус багийн гишүүд, Улаанбаатар Америк нэгдсэн улсын элчин сайд яамны агч нартай баярлалаа гэж хэлмээр байна.